Монголчууд нийгэм журам давшин орсон нь номноос бэлтгэв. Боловсрол телевиз Мансудар хэвлэлийн газар хамтран хүргэж байна. 20 дугаар зуун бол Монголын түүхэнд олон томоохон үйл явдал өрнөсөн зуун. Энэхүү нэвтрүүлэг нь 1924-өөс 1959 он хүртэлх монголчууд социализмын хэмээн нэрлэгдэж суурин иргэншил амьдралд хүч төрөн орж ирсэн нүүдэлчин ард түмэн хувьсан өөрчлөгдөх эхлэл тавигдсан чухал үеийн нийгмийн байдлыг өгүүлэх болно. Нийгэм журам тогтоох үеийн Монголын эдийн засаг. Мянга 1926 онд аж ахуйн яамны томилолтоор Семпелон, Хурлаад нар Герман, Швед, Англи улсад очиж судалгаа хийснээр аж үйлдвэрийн анхны салбарыг байгуулах эхлэл тавигдсан юм. Берлин, Хамбург хотын хэд хэдэн инженер мэргэжилтэнтэй албан ёсны гэрээ байгуулж тэдгээр мэргэжилтнийг Монголд авчран аж үйлдвэрийн салбарт туслуулах болжээ. Нэвтрүүлгийн хамтрагч Мансудар хэвлэлийн газар. Аж үйлдвэрийн анхны салбарыг байгуулав. 1926-аас 1928 онд төмөр, мод, цэмб, тоосхны үйлдвэр байгуулах бусад салбарт дэмжлэг туслалцаа авахын тулд аж ахуй яамнаас Герман, Шведийн компаниудтай харилцаж байжээ. 1928 оны 3 дугаар сарын 27-нд аж ахуй яамнаас хүсэлт илгээсний дагуу тус салбарын ахлах инженер Каммер Улаанбаатарт иржээ. Ингээд 5 дугаар сард Монгол цахилгаан станц байгуулах гэрээнд гарын үсэг зурсан юм. Гэрээ ёсоор Монголын тус компанид 75 мянган Америк долларыг 3 хувааж төлөх, цахилгаан станцын бүх тоног төхөөрөмжийг Германаас Улаанбаатарт авчрах, ажиллах мэргэжилтний бүх зардал аюулгүй байдлыг Монголын танд хариуцахаар болжээ. 1923 оноос эхлэн эдийн засгийн үндсэн бодлогод Монгол улс аль оронтой түншлэх вэ гэдгийг тодорхойлжээ. Үүний дотор Германыг илүү онцлсон байдгийг өгөөд үүнийгэж бодиттой хэрэгжүүлсэн юм. Мөн түүнчлэн Ламбад орж 1925 онд Европын хэд хэдэн улсад томилолтоор очиж эдийн засаг, соёлын байдалтай танилцахдаа мөн л Герман, Франц хоёрт илүү найдлага тавьж байлаа. Ийхүү залуучуудыг орчин үеийн үйлдвэрлэлийн чиглэлээр сургууль сургаж ирээдүйн инженер техникч бэлтгэхээр 1926 онд дээрх хоёр улсад сургачил явуулж байжээ. Аж үйлдвэрийн анхны цогцлбор. Монгол зөвлөлтийн засгийн газраас томилсон бүрэн эрх төлөөлөгчид 1929 оны 6 дугаар сарын 27-нд зөвлөлт субсидист бүгд найрамд холбоот улс ба бүгд найрамд Монгол ард улс хоёрын хоорондын харилцааны үндсэн зүйлүүдийг батлан тогтоосон гэрээ бичигт гарын үсэг зурсан юм. Гэрээний эхний хэсэгт юуны өмнө түүхий эдийг боловсруулах үйлдвэрийг хөгжүүлнэ хэмээн онцлон заасан юм. Ингэж зөвлөлт холбоот улс Монгол улсад малын түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулахад хөрөнгө, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, мэргэжилтийн ажилчдаар туслах, байгалийн баялаг эрж олох, ашиглахад дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээжээ. Мөн Монголын хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хувийн аж ахуйныг хоршоолох, улсаас хоршоолын худалдааг тусгай төлөвлөгөөтэй хөгжүүлэхийг тэмдэглэжээ. Дээрх гэрээг биелүүлэх талаар Монголын засгийн газар 1929 оны зунаас эхлэн хэд хэдэн шийдвэр гаргасан юм. 1930 оны ихэр хөдөө аж үйлдвэрийн яамнаас хэсэг хүмүүсийг зөвлөлт холбоот улсад илгээн аж үйлдвэрийн комбинат байгуулах боломжийг судлуулжээ. Ийхүү зөвлөлт холбоот улсын мэргэжлүүдийг Улаанбаатарт урьж авчирв. Аж үйлдвэрийн комбинат байгуулах найрамдчилсан төлөвлөгөө, барилгын зураг төсөл гаргуулж, урьдчилсан төсөл бэлэн болгосон байна. Тус комбинатыг 1930-аас 1932 онд барьж дуусгахаар төлөвлөжээ. Гэвч аж үйлдвэрийн комбинат 1934 оны 3 дугаар сарын 26-наас эхлэн туршилтын журмаар ажиллаж эхэлсэн юм. Ингээд 5 дугаар сарын 10-наас бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэллээ.
Энэхүү аж үйлдвэрийн комбинатыг барихад Монголын засгийн газар 10 сая 420 мянган төгрөг, зөвлөлт холбоот улсын засгийн газар 7 сая 680 мянган төгрөг зарцуулсан юм. 1935 онд тус аж үйлдвэрийн комбинатын Сэмбиний, 1936 онд Эскиний үйлдвэрүүдийг барьж дуусгажээ. Харин 1940 оноос ноосн давуу үйлдвэрлэх болсон бөгөөд ноосн давуу, хүнжил, ердийн ба гоёдын гутал нь хот хөдөөгийн бүх хүн амын хэрэгцээг бүрэн хангах болжээ. 1935 онд багтаан аж үйлдвэрийн комбинатыг Монгол улсын өмч болгон шилжүүлэх гэрээ ёсоор 1935 оны 7 дугаар сарын 1-нд Монголын талд шилжүүлэн өгсөн байна. Аж үйлдвэрийн комбинатаас гадна 1934 онд хатгалын ноос угаах Монгол зөвлөлтийн хамтарсан үйлдвэрийг ашиглалтанд оруулж жилд 2.5 мянган тонн ноос угааж эхэлжээ. Ингээд 1940 он гэхэд 5 мянган тонн орчим болж хүчин чадал нь бараг 2 дахин өсчээ. Хатрын анх дугаар аян. Хөдөө аж ахуйн хөгжилд гарсан нэгэн чухал өөрчлөлт бол газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар өргөн хүрээтэй арга хэмжээ хэрэгжүүлсэн явдал байв. 1959 онд хурласан Монгол Ардын хувьсгал намын төв хорооны 3 дугаар бүгд хурлаар хатар газар эзэмшиж тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн тус орны гурилын хэрэгцээг дотооддоо хангах зорилт дэвшүүлв. Энэ шийдвэрийг төв орон нутгийн нам, олон нийтийн байгууллагууд нийт хөдөлмөрчид дэмжиж биелүүлэх үйлсэд идэвхтэй оролцжээ. Шинээр байгуулагдсан Хэрлэн, Дархан, Сэлтэр, Эгүүрийн сангийн аж ахуйнуудад очиж ажиллах 300 гаруй хүн хатар газар эзэмших аяны эхний ээлжинд явсан юм. 1959 онд зөвлөлт холбоот улсаас 3000 автомашин, 2500 трактор, 500 комбайн, хөдөө аж ахуйн бусад машин техникийг манай улсад олгосон байна. Хатар газар эзэмших аяныг хэд хэдэн ээлж болгон зохион байгуулсны үр дүнд 1960 он гэхэд улсын хэмжээгээр 260 мянган га газрыг хагалжээ. Монголын хувьд хатар газар эзэмших гэдэг нь огт хагалбарлан тариалж байгаагүй бэлчээрийн газрыг тариалан зориулан асар их хэмжээгээр хагалбарлсан явдал байлаа. Цаашид шинээр хатар газар эзэмших замаар тариалангийн үйлдвэрлэлийг улам нэмэгдүүлэх боломжтой гэсэн дүгнэлтийг хатар эзэмших анх дугаар аяны дараа хийсэн байна. Хатар эзэмших аянд тусалцуулахаар Алтай, Сибирь, Казахстаны хатар эзэмших үйл хэрэгт оролцсон 300 гаруй мэргэжилтнийг Монголд ирүүлэн ажиллуулсан юм. Газар тариалангийн анхны шанг, замт, заамар, шандад татсан юм. Газар тариалангийн ажлыг хөнгөвчлөхөд техникээс гадна тэдгээрийг ажилуулах техникчид чухал үүрэгтэй тул шинээр очсон залуучуудыг ахмад техникчдэд дагалдуулан сургаж байв. Банкны андааг засав. Монгол зөвлөлт хоёр улс адил тэнцвэр хөрөнгө нийлүүлэн байгуулсан тус банкны гол зорилго нь Монгол улсын талбарын хөгжилд зорилттой төлөхөс үзүүлж хоёр орны хооронд эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг төлөвшүүлэхэд оршиж байлаа. Гэтэл тус банк энэ зорилгоо төдийлөн хайхрахгүй янз бүрийн доголдол гаргаж байв. 1926 оны 2 дугаар сард зөвлөлт холбоот улсад албан ёсны айлчлалаар очсон аж ахуйн яамны сайд Амар бүх цэргийн зөвлөлийн тэргүүлэгч Ядан Банаар зөвлөлт холбоот улсын гадаад хэргийн ардын комиссар Чичээрэнтэй уулзаж ярилцахдаа Монгол зөвлөлтийн эдийн засгийн харилцаанд зүй зохисгүй зарим зүйл байгааг сануулжээ. Тэд Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны гол зорилгоо төдийл хайхрахгүй зөвлөлт холбоот улсын харьяат улс оршуулгын газруудын эрх ашгийг урьдчилан болгож байна гэсэн юм. Мөн монголчуудад мөнгө зээлдүүлэхдээ хойрог хандаж хугацаа алдуулж байна. Энэ байдлыг банкны ерөнхий хорооны гишүүдийн олонх болох Оросууд бий болгож байна. Цаашдаа манай хоёр улсын эдийн засгийн харилцааг хөгжүүлэхийг хүсч байвал банкны үйл ажиллагааг зүй зохистойгоор явуулах нь зөв гэжээ. Амар Жадам нарын энэ мэдээллийг зөвлөлт холбоот улсын тал зохиосоор анхаарав. Ийхүү 1926 оны 4 дугаар сараас Монголын худалдаа аж үйлдвэрийн банкнаас Монгол худалдаачдад олгодог зээлийн хэмжээ харьцангуй нэмэгдсэн юм. Зүүнтний алдаатай бодлогыг засаж залруулахын тулд зээл олгохдоо эргүүлэн төлөх зарчмыг тодорхой болгов. Мөн зээлийг заавал тодорхой зүйл зориулж олгох
зээлийн барьцааг тодорхой зааж байв. Үүнээс гадна 1933 оноос эхлэн төсвийн ба төсвийн бус газрууд жилийн тайлан тэнцлээ гаргаж бүртгэл тооцоог цэгцтэй болгов. Үүнээс хойш Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны үйл ажиллагаа эрс сайжирсан юм. Улс орны эдийн засаг, соёл, шинжлэх ухаан болон бусад салбарыг хөгжүүлэх төсөв бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх болсон юм. Монголчууд төмөр хүлэгтэй болов. Монголд шинээр бий болсон хувийн өмчийн шинэ салбар бол автомашин байсан. Тээврийн салбарыг зөв ашиглаж чадвал малаас илүү орлого олж хөрөнгө хөрөнгөлөх боломжтой байв. Тиймээс ч Монголын цөөнгүй хүн хувьдаа машинтай болохыг хичээж байлаа. Монгол улсад автотээвэр хөгжөхөд зөв толгойд ус төдийл дуртай байгаагүй юм. 1921 оноос хойш хувь хүн байгууллага улсын хилээр автомашин оруулж ирэхийг зөвшөөрч зөвхөн татвар хурааж байв. Харин 1930 оны 7 сараас гадаадаас машин оруулах байгууллага хувь хүний аль аль нь Монгол зөвлөлтийн хувь нийлүүлсэн Монгол Трансаас зөвшөөрөл авах ёстой болсон юм. Хувийн машиныг хураав. Зөвлөлт холбоот улс хувийн машинтай байхыг хориглох заавар өгч 1947 оны 2 дугаар сард засгийн газрын тогтоол гаргаж ашиг олох зорилгоор хувьдаа машин эзэмшдэг бүх хүний машиныг хурааж авахаа зарлжээ. Тэрхүү тогтоол зааснаар хувьдаа машинтай хэнч байсан өөрийнхөө машин сэлбэг хэрэгслийг энэ тогтоол гарснаас хойш 3-аас 10 хоногт тээврийн яам тусгай актаар шилжүүлнэ. Машин болон сэлбэг хэрэгслийнх нь элэгдэл хоригдлыг сайтар тооцож нөхөн төлбөр олгоно гэжээ. Хувийн машиныг хурааж авсны дараа зөвхөн суудлын машин хувьд байхыг зөвшөөрсөн боловч 1948-аас 1953 он хүртэлх хугацаанд хүмүүс машин худалдаж авах нь тун цөөрсөн байна.